харамсалтай нь манад одоо захин орчин үнэхээр бохор байна. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Ойрын хэдэн сар бол та цахим орчны одоо салшгүй нэг од байлаа. 3.5 сая хүнтэй улсад 5 сая фейсбુકийн хаяг байж болохгүй үстэй. 5 жил тасралтгүй гадаад харилцааны сайд хийж байгаа нь хэн нэгэн хүний ашиг сонирхлыг хүндсэн сэдв юм шүү. Тайлбар хэлээд ч хинч сонсохгүй юм байлээ. Үнэн эзэн цагт ялан цаг хугацаа энийг харуулнаа гэж бодож байгаа. Энэ Монгол улсын аюулгүй байдал үндэсний ив нэгдэл гэдэг сэдв өөрөө хөндөгдөж эхэлж байна л да. Зөвхөн үндэсний ив нэгдэл ямар ч улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа байдаг. Та соёлын сайд болохгүй зөвтгөөгүй үстэй. Залуу хүн бас ингээд муу хүмүүсийн үгэнд ороод одоо туг дарцэг нь болоод явах шаардлагагүй юм аа л гэж бодож байгаа. Стрессгүй сэтгцийн ямар нэгэн нөлөөнд автахгүй байх ийм боломж болцоо маш бага байна л та. Тэр хэвлэлүүдийг дагуулж мөнгө өгөөд худалдаж аваад тэр мэдээнүүдийг дарах үнэхээр чадвар байхгүй. Стратеги ярилцлагыг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За энэ удаагийн ярилцлагын зочноор гадаад харилцааны сайд Баццэг дахин урагдаж оролцож байна. Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Баярлалаа өдрийн минь. Ойрын үед юу ах вэ? Ойрын хэдэн сар бол та цахим орчны одоо салшгүй нэг од байлаа. Тэгээд хэдэн 10 тэрбумаар нь одоо хувийн хамаарал бүхий компани руугаа төсвийн мөнгийг татаад авчдаг. Би ч одоо таныг хараад ямар сүрхий айдасгүй хууль цаазгүй юм хулгайч болчихсон бэ гэдэг ийм ойлголт төрөх үец хэмжээнд цахим дээр бол одоо хэвлэл мэдээллийн ажиллагаа явагдаж штэ. Тэгэхээр тантай нэр холбогдож байгаа дамаа ялангуяа гадаад пассворд хэвлэдэг энэ компанийг одоо үүсгэн байгуулцахад таны оролцоо ямар байсан? За одоо яг энэ компани дээр ажиллаж байгаа 49% эзэмшигч тал тантай хамааралтай мó хамааралгүй мó гэдэг дээр та нэг аль бисны тайлбар өгөхгүй асуултаа эндээс эхлэе те. Одоо манайд улс төр их бохор аргаар явагдаж байгаа. Тэгээ юуны төрөнд хэлэхэд нь одоо ямар нэгэн хууль бусаар ямар нэгэн байдлаар улсаас мөнгө зовчуулаад хувийнхаа компани руу шилжүүлээд ялангуяа тийм их дүнтэй мөнгө төгрөг шилжүүлсэн гэдэг бол ор үндэсгүй гудал гүтгэлэг. Тэгээ харамсалтай нь манайд одоо захин орчин үнэхээр бохор байна. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Улс төрчид одоо бие биенийг харлуулах, гүтгэх одоо өрсөлдөгчдөө намнах гэх юм одоо энэ зорилгоор энэ сошиалыг маш бохор аргаар ашиглаад бүр мэрэгшсэн нэлээ өндөр түвшинд очсон байна. За энд маш их мөнгө зарж байна. За энэ мөнгийг одоо хаанаас яаж зарцуулж байгаа мэдэхгүй. Хэдийгээр одоо баримт гаргаад тавьж чадахгүй ч гэсэн хичнээн хэмжээний мөнгө зарж ямар хугацаа зарцуулж ямар их хэрч хүч энд ямар олон гэмгүй сэтгүүлчдийг бас татаж оруулж тийм ээ. Тэгээд үр дүнд нь ард түмний тархийг бас хордуулж тийм ээ. Нийгмийг бас талцуулж хуваагдуулж байгаа нь ганцхан одоо бие золиос нь биш олон улс төрчид энэ нөхцөлд бас ажиллаж амьдарсаар яваад ирсэн маш олон хүний ажил амьдрал бол бас хилмигдсэн тийм ээ. Тэгээд эргүүлээд мөнгө зарж тэрийг дарах чадaltaй хүн байна, чадлагүй хүн байна. Миний хувьд бол эргүүлээд тэрийг одоо мөнгөөр тэр хэвлэлүүдийг дагуулж мөнгө өгöd худалдаж аваад тэр мэдээнүүдийг дарах үнэхээр чадвар байхгүй. За би одоо олон удаа хэвлэлд ярихдаа миний үүсгэн байгуулсан болон миний ээж аваас дамжиж ирсэн компаниуд юу ахтай одоо хэвлэлийн компаниуд хэвлэлийн зах зээл өөрөө тийм том зах зээл бас биш. Хэдэн компанийн зах зээл дээр 30 жил энэ орчин цагийн энэ хэвлэх үйлдвэрийн шинэ технологиг сайжруулад хоорондоо өрсөлдөөд ингэ явдаг. Тэгээ харамсалтай нь одоо энийг бүр мушгаад, гуйлаад, нэр усын солиод, өөрчлөөд ингээд байгаа нь угаасаа ингээд улс төр учраас би энэ дээр одоо бүр нарийн тайлбар хэлээд ч хинч сонсохгүй юм байлээ. Хүсэж байгаа хүмүүс нь хүссэн мэдээлэл өөрсдөө зохиогоод тэгээд тэрийгээ сонсоод тэрүүндээ итгээд явж байгаа нь хэдийгээр харамсалтай ч гэсэн үнэн эзэн цагт ялан цаг хугацаа энийг харуулнаа гэж бодож байгаа. За энэ тэр төрийн өмчт компани бол улсын өмч 51%, хувийн хвшил 49% нь. За би одоо ингээ хил амд ороод ирэхээр би үнэхээр энэ үйлдвэр дээр очиж үзээгүй. Энд одоо надтай ажиллаж исэн миний удирдлагын дор ажиллаж исэн хүмүүс ажилтдаг нь үнэн. За энэ компаниг болвол төрийн өмч давмгаалаад тэр хувийн компаниуд нь ердийн одоо бизнесийн зах зээлийнхаа зарчмаар л ажиллаад тэгээд өөр одоо энэ үнд цаасны зах зээл өөр их нарийн байдаг. Түүхийн эд нь бас тусгай хангамжтай
тусгай зөвшөөрөлтэй, олон улсаас ч гэсэн тусгай зөвшөөрөлүүд авдаг. Энийг жилийн дотор би сайдуулаад жилийн дотор ч юм уу хийчих ямар ч болцоо байхгүй. Энэ бол 10, 20, 30 жил бэлтгэгдэж, маш нарийн технологи, маш нарийн одоо хүний нөөцийг бэлтжиж энэ бизнесийг хийдэг. Тэгээд улс үндэстний хувьд бол үнд цаасыг үндэстэн болго өөрсдөө хийхийг хичээдэг. Үндэснийхээ үнд цаасыг мөнгөн тэмдэгтэй. За өөр одоо бусад энэ нарийн нууцлалтай бичиг баримтуудыг бол улс болгон тусгаар тогтнол аюулгүй байдлынхаа үүднээс өөрсдөө ихийг хэрмэлцдэг. Би бол Монгол улсад дотооддоо хийж байгаад маш их баярлаж бахархаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо энийг бас тийм улс төржүүлээд ахарч бас идэв биш. Тийм болохоор энэ дээр би одоо ямар нэгэн хамаарал миний хувьд бол байхгүй гэдгийг бол баттай хэлье. Одоо таны эсрэг нэвтрүүлэг бэлтгэхдээ Монголын одоо монголчуудын эцэг өвгдөөс хэдэн мянган жилийн өмнөөс өвлөгдөөд ирсэн үндэсний дээл хувцсыг өмсөж байгааг юм өгөөдөх яжлах маягтайгаар хийж байна лээ л дээ. Тэгээ би тэрийг эсэргүүцээд өнөөдөр хэрэгээр үндэснийхаа дээлийг өмссөн. Тэгэд таныг бол бас Монгол улсын нүүр царайг дэлхийд дахин таниулахад бид ямар төвхтэй юм бэ гэдгийг өмсгөл зүүсгэлээрээ хүртэл илэрхийлдэг байх гэж найдаж хардаг. Тэгэхээр Баццэг гэдэг энэ хүн өөрөө 5 жил тасралтгүй гадаад харилцааны сайд хийж байгаа нь хэн нэгэн хүний ашиг сонирхлыг хүндсэн сэдв юм шүү. Би бол одоо хардахдаа энэний ард Чимбатын номин байх магадaltaй гэж хардтал төдий бодож байгаа. Тэгэхээр та нэг кабинетэд нэг танхим та хоёр зэрэгцээ сууж байгаа. Тэгэхээр зэрэгцээ сууж байгаа танхимын чинь нөхдөөс энэ захиалга хийгдэж байгаа юм шүү. Танд ер нь хардлага байгаа юу? Хардлага байлгүй яах вэ? Тэгээ монголчууд ч цөөхөн шүү дээ. Ямар нэгэн байдлаар эзэн загтгийн юу хийж ямар үйлдэлүүд нугасаа мэдэгддэг. Тэгээд яг би бас нэг танхимд хамт ажиллаж байгаа. Өмнө нь ч бас Эрдэнэ сайдын танхимд хамт ажиллаж байсан. Хүний хувьд бол номинг бол үнэхээр одоо тэргээ заагаад муулахгүй. Яа тэгэхээр би хүндэтгэлтэй хандж байгаа. Засгийн газар бас нийгмэл бодлоготой байсан. Үеийн үед засгийн газрууд болон бас танхимынхаа зарчмыг бариад шийдвэрүүдийг бас гаргаад явж байсан. Зүгээр би номин сайдыг бас залуу хүн бас ингээд муу хүмүүсийн үгэнд ороод одоо туг дарцэг нь болоод явах шаардлагагүй юм аа л гэж бодож байгаа. Яг хувьдаа бол тэрнээс бол битээр тийм хувийн ямар нэгэн ус хонцсон, бие бинийгээ гомдооцсон, үзий ядаад ах шалтгаан огт байхгүй. Би одоо хүртэл маш хүлээцтэй байгаа. Хизээнээс ойлгох байх гэж бодож байгаа. Би урд нь бас олоод хэлж байсан. Эмэгтэй хүнд бас одоо ингээд улс төрд нэг тодорхой хүн дагаад тэрний төлөө одоо буруу зөв болох юм хийгээд яваад ах их зохимжгүй байдаг. Эмэгтэй хүн улс төрт нэгэнд орсон бол өөрийнхөө толгоогоор өөрөө бие дагаад өөрөө өөрийнхөө төлөө тэгээ хамгийн гол нь улс орныхоо төлөө гэсэн сэтгэл үнэхээр одоо энэ эх орныхоо төлөө өөрийгөө зориулж чадах уу гэдгээ сайн бодож ажиллавал сайн улс төрч болох боломжтой. Ягаад гэхээр эмэгтэйчүүд улс төрт хэцүү байдаг, хинж дэмждэггүй ч гэдэм үү, эсвэл хоорондоо их хатаачдоо хэрүүл уралтай байдаг болохоор биеийнхээ эсрэг юм хийдэг гэдэг яриануд байдаг шүү дээ. Энэ ганцхан Монголд биш, дэлхийд даяараа улс төрчдөд байдаг л асуудал. За манай хувьд болохоор яг хөө монголчуудын хувьд шийдвэр гаргах төвшин буюу парламентд анх удаага 32 эмэгтэй сонгогдсон. Олон эмэгтэйчүүд байх нь сайн. Бид нараас олон улсад том сайхан жишээ болж байгаа. Нөгөө талаараа бид нэр эмэгтэйчүүд бие биенийг улс төрт хүлээн зөвшөөрөх маш чухал байдаг. Тэгэх юм бол бид нэр илүү хүчтэй одоо хамтарч ажиллах юм боломжтой. Тэгээ тийм цаг бас ирнэ гэж бодож байгаа. Тийм болохоор одоо өөрөө өөрийн толгойтой өөрөө өөрийнхөө л улс төрийг хийх ёстой л гэж үзэж байна. За одоо ингээд энэ цахим ажиллагааны үр дүн нөхцөл байдал сүүлдээ ямар аюул эрсдэл рүү бидрийг түлхэж байна вэ гэхээр энэ Монгол улсын аюулгүй байдал үндэсний эв нэгдэл гэдэг сэдв өөрөө хөндөгдөж эхэлж байна л да. Тэгэхээр за зөвхөн энэ Чимбатын номин гэдгийн ард эсвэл геополитикийн чиглэлтэй түүний тусгал нөлөө болсон реал политикийн бодлого явж байгаа юм шиг үстэй. За одоо тэрийг одоо би ярих нь маш зохимжгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг хуу одоо би гадаад харилцааны сайд ийм асуудал ярьж болохгүй, тийм асуудал ярьж болохгүй гэхэр чинь бас мушгаад байгаа шүү дээ. Зөвхөн үндэсний эв нэгдэл ямар ч улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа байдаг. Иргэдийн энэ төрдөө итгэх итгэл хэрвээ ингээд алдарх юм бол одоо ямар ч аюулаас илүү хор хөнөөлтөй үндэстэнд. Тэгэхээр бид нэр одоо ингээд гадны ямар нэгэн нөлөөгөөр ч юм уу үндэстэнд аюул учраад байна гэж их боддог, тийм ээ, их харддаг. За эсвэл одоо гадны ямар нэгэн улс орны
нөлөөгөөр манай иргэдийг одоо дурхираад байж тийм үү. Ийм аюул бол байдаг. За одоо миний ажиллаж байгаа бодит нөхцөл байдал бол тасралтгүй одоо ингэж нөгөө үнэн худлан мэддэхгүй мэдээлэлээр ингээд цахим орчныг дүүргээд за тэгээ улс төрийн зорилгоор ингээд байнга тэрийг маш олон давтамжтай ингээд бие биенийгээ эсрэг явуулдахаар энэ Монголд энэ одоо удирдах алба ашиж байгаа, төрийн өндөр алба ашиж байгаа энэ улс төрчдөд одоо үнэхээр манлайлал дээрээс нэр хүндтэй хүн нэгч байхгүй, манлайлалтай хүн нэгч байхгүй. Ийм болохоор нийт улс төрчдийн нэр хүнд маш их унж байгаа. За ингээд ирэхээр яадаг вэ гэхээр нийгэмд энгийн иргэдэд төрдөө итгэх итгэл нь ингээ алдарч байгаа нь ингээ мэдрэгдэж байгаа. Энийг би бол одоо маш их санаа зовж хамгийн аюултай зүйл энэ. Хэрвээ иргэд энэ төрдөө итгэхээ болчих юм бол одоо өөр юунд итгэх вэ? Улмал эмх замбараагүй байдал бий болно. За энэ дээр чи харин гадны аюулууд ч орж ирэхэд бас амархан болно. Бидний тусгаар тогтнол их хэврэг болно. За тэгээд үүнтэй хэлэхэд бид нэр ер нь бол нэг гадны улсаар Монгол улс удирдуулаад заалгаад явж исэн түүх байхгүй. Бид нар бас агуу түүхтэй. Одоо бидний дэлхийн улс орн болгон бидний эзэнт гүрний түүхээр бахархдаг. Монголчуудын тэр одоо өвдөөцөөс уламжилж ирсэн Монгол ухаанаар бахархдаг. Монголчуудын өв соёл түүх шашин тийм ээ одоо дээл хувцас ахуулаад бид нэр үндэсний онцлог бүхнээ хамгаалаад хадгалаад ирсэн өөрөө энэ үндэсний дархлааг бас нэг талаараа харуулж байдаг. Энэ утгаараа монголчуудад бол маш хүндэтгэлтэй ханддаг. Тэгэхээр бид нэр энэ өв дээдсээс өнөөдрийн хүртэл бид нарт авчираад ирсэн энэ ухаанаа алдаж болохгүй. Дотроо эвдрэлцэж болохгүй. Тэгэхээр энэ үндэсний нэгдлийг хангах тал дээр улс төрд орсон химбугаач одоо сайн бодож нэгдүгээр асуудлыг энэ улс орныхаа ирээдүйд тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангах үндэснийхээ ив нэгдлийг хангах тал дээр л бодож явах хэрэгтэй. Энийг сайн бодох юм бол хүнд хор хийгээл хүнийг хорлол одоо юу гэдэг хүнд гим учруулад явъя гэж бодохгүй өөр хийх ажил зөндөө байна шүү дээ. Яг үндэ манай улс төрчд бол энэ сошиал хэрүүл за одоонд ингээд тамир тэнхээгээ бардаг, мөнгө хөрөнгөө бардаг. Тэгтэл яг энэ сошиал зориулж шийдвэр гаргах нь бас зөв үү? Энүүнд хөтлөгдөө дарга хэмжээ аваад авах нь бас зөв үү? Гэдгийг хүн болгон бодчих юм бол өөр л үр дүн гарна, өөр ажил хийхийг бодно шүү дээ. Тэгэхээр урд хийх ажил маш их байдаг. Тэгээ ингээ хэвлэлтэй ноцолтоод тахаа хэвлэлийг ганцхан сошиал гэж ойлгож бас болохгүй. Яг сошиал дээр ингээд хүн муулж байгаа ямар ч үндэслэлгүй буюу тэнцвэртэй мэдээлэл авахгүйгээр зүгээр л нэг хүнийг даалгавар аваад баццгийг муулгингүү чинь бүгдөө одоо мөнгө авцсан би ажиллаа хийж надад үннээ хэлж байгаа хүмүүс бас байгаа. Би цалингаа авцсан орлого эрэхтэй төлбөр тооцоогоо авцсан юм чи уучлаарай. Одоо таны мөнгө та мөнгө зарж чадахгүй юм чинь бид нэр одоо ингээд бичгээс өөр аргагүй нь гэж намайг жинхнээсээ мэддэг хүн ч гэсэн бичиж байгаа. Тэгэхээр энийг ингээд надаас тодруулъя энэ үнэ юм уу худлаа юм уу гэж нэг сэтгүүлч ирээгүй. Одоо нөгөө намайг муулж байгаа сэтгүүлчдээс нэг нь ч одоо надаас асуугаагүй. Тэгэхээр ингээд нэг талын мэдээлэлтэй зоригтой гэдгийг арт түмэн одоо мэддэг болсон байна шүү дээ нэг талаас. Нөгөө талаас яг энэ чинь бас одоо технологи нь ажиллаад ингээд давтамжтай тасралтгүй хэдэн сар жил явуулаад ахаар чи одоо би нэрнгэсэл нэг хулгайч дэрэмчин гэдэг цолтой болчоо. Тэгээд одоо тэрийг дийлэхгүй мэт чи орхиж чинь тийм ээ. Үнэхээр ингээд шантраад хүн болвол за ер нь болидоо одоо ингээд надад чинь бас найз нөхөд нэр хүн даав ээж ах トゥ хамаатан садан үр хүүхэд тийм ээ. Ирээдүй амьдрал байна шүү дээ. Тэгэхээр би ийм нэр төргөө одоо хизээч эргээд дийлэхгүй ийм дайснуудтай учирчаад байгаа юм шиг нөхцөлд ажиллах одоо боломжгүй болт юм байна л да. Тэгэхээр энийг л хүлээж байгаа гэдг нь бол угаасаа тодорхой байгаа. Улс төрчид хоорондоо ч гэсэн ярьдаг. Ийм хэвлэл захиалаа, тийм хэвлэл яагаад ийм юм бичээ тэгээд ингээд энийг улс төрчид уг нь бол бүгд яриад хэлээд энэ бусармаг энэ одоо жам ёсны дагуу биш энэ хэвлэл сэтгүүлзэн хөгжлийг бид нэр өөрчилж зөв чигтэн чиглүүлэх ёстой. Хичнээн чадaltaй бичдэг, ярьдаг, сурвалжилдаг, нэвтрүүлдэг олон сэтгүүлчид ажилгүй штэ. Зөвхөн одоо ингээд хүний нэр төрлөө халддаг, ирээ зэрэггүй, айдасгүй, мэдлэг боловсрал багтай. Ингээ хинлүү чамаагүй ингээ орилоод хашгичаад явж идэг ийм хүмүүсийг өөгшүүлээд
Ийм хүмүүс нь илүү сэтгүүлч дотроо маш өндөр орлоготой амьдраад байх чинь бас сэтгүүл зүйн салбар ч гэсэн шударга биш байх гэж би бодож байгаа. Энийг улс төрчид өөрсдөө бидний сэтгүүл зүг бид нар өөрсдөө ийм бохор ийм болгож байгаа нь буруу байхгүй. Тэм учраас улс төрчид энийг өөрснөө засах ёстой. Засахын төлөө бид нэр хичээх ёстой. Энэ дээр улс төрч болгон санаа зовох юм бол би хурдан засна гэж боддог. Дээрэс нь энэ захимын хууль тогтоомжууд эрх зүйн орчноо яаралтай бүрдүүлэхгүй бол энэ дэлхийн олон улс дотор ч захимын зохицуултгүй улс орон цөөхөн байна. Тэрний нэг нь Монгол байна. Монгол өөрөө хүн нь хөгжөөд идэг. Тэгэхээр бид нэр энэ захим зохицуулалтаа хийхгүй бол мэдээж энэ арилжааны шугамар явж байгаа олон гадны компаниуд ашиг олго орлохын тулд өнөөдөр 3.5 сая хүнтэй улсад 5 сая Facebook-ийн хаяг байж болохгүй үстэй. Тэгэхээр тэрний хэмжээгээр тэр компани орлого олж байгаа учраас ингээд манай эмх замбраагүй байдал тэр компанид нэгдүгээр ашиг өгж байна. Нөгөө талаасаа биднээсээ улам эмх замбраагүй хүмүүсийг ингэж дандаа одоо юу гэдгийг ядрааж цөхрөөж оюун санааг нь бохирдуулж байгаа нь өөрөө монгол хүмүүсийг энэ төрдөө итгэлээ алдахад нь хүргэж байгаа. Стрессгүй за сэтгцийн ямар нэгэн нөлөөнд автахгүй байх ийм боломж болцоо маш бага байна л та. Завч чөлөөгүй бидний тархи руу үнэн худлын дэнсгүй мэдээллийг чихчээдэг. Тэгэхээр мэдээж та бол Батцэг гэдэг хүн бол хилийн дээс тавхаар та бүхлээрээ Монгол улс болж харагдана. Тэгэхээр Монгол улсын нүүр царайг илэрхийлж байгаа хүний талаарх мэдээллүүдэд олон улсын одоо харилцаа холбоотой хамтрагчид бол анхаарал хандуулахгүй хандуулдаг байх. За сая бүгд найрамддаг ард улсын хүндтэй зочин таны урилгаар ирлээ. Тэгээ энэ хүнтэй харилцаанд жишээ нь одоо таны талаар явж байгаа сөрөг мэдээллүүд нөлөө үзүүлсэн байна уугүй юу? Таны тал дээр байр суурь ямар хуу хандлагатай байсан бэ? Дэлхийд их том юм шиг мөртлөө одоо нэгдсэн үндэсний байгууллагын 192 оронтой бид нар өөрийгөө оруулаад 193 орон дипломат харилцаа тогтооцсон. За тэгээ их том дэлхийн ертөнцийг ингээ энэ 193 орны гадаад харилцааны сайднаар л харилцааг нь хийж харьцаж асуудлаа ярьж явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ гадаад харилцааны сайднартай бас 5 жилийн хугацаанд нэлээд олонтой найз нөхөд болсон. Шууд харилцдаг болсон том дэвшил байгаа хэдий ч нөгөө талдаа бид нэр энэ одоо захим орчин хиймэл оюун хөгжихийн хэрээр мэдээллийг асар хурдтай дээрэс нь бие биенээсээ туршлага судлаа бие биенийхээ мэдээллийг ингэж хардаг болсон. Тэгэхээр миний талаарх миний хэлсэн ярьсан мэдээллийг бол шууд гадныхаа орчуулад хардаг. Зөвхөн намайг муулсан, намайг гүтгсэн, доромжилсан ийм зүйлүүдийг бол бараг харддаг байх гэж би ойлгодог. Яагаад тэгэхээр тийм мэдээлэл одоохондоо надад илээгүй. Гэхдээ сая бол одоо урд хүрчин бол маш их мэдээлэлтэй элчин сайдын аман шиг идэвхтэй ажилладаг. Тэгээд сая одоо хэвлэлээр маш их юм сөрөг мэдээлэлүүд гарсан. Ялангуяа бүгд найрамдах хятад ард улсын хамтын ажиллагаа харилцаатай холбоотой мэдээлэлүүд гарсан учраас би бол тайлбар хийсэн. Одоо ингээд хэвлэл бол манайд тийм ээ эмх замбраагүй зохицуулалтгүй. За тэгээд одоо хин дуртай нэгдүгürt нэг талаас яг хэвлээ эрхчлөө хүн хэлэх ярих үг хэлэх эрхээ эдэлж байгаа мэт боловч одоо ямар ч хяналтгүй шалгуургүй одоо тэнцвэргүй мэдээлэлүүд бол явдгийг угаасаа мэдж байгаа. Тэр энэ дунд бүгд найрамдах хятад ард улстай харилцаатай холбоотой ийм мэдээлэлүүд гарсан. За энэ нь бол ийм учиртай шүү. Жишээлбэл би харин биний гэрээ одоо мушгаад намайг одоо дэрийг төр хороо байгуулах гэж дахиад нэдэргээ ярьсан шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр би бол тайлбар хэлсэн. Засгийн газар хоорондын хэлцээр бол албан ажил байсан. Засгийн газар хоорондоо ярьсан энэ хэлцээрийг огт оролдож болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Харин аж ахуйн нэгж хооронд нүүрснийхээ худалдаа авах гэрээ үнэ тохирох асуудал бол тусдаа асуудал дагалдж байгаа гэрээ тэрийг ярих нь бол нээлттэй гэдэг байр суурьтай байсан гэдгээ жишээлбэл би нотлох жишээ нэ. Тэгэхээр ингээд ийм ажлууд бол нэмэгддэг л гэсэн үг. Гэхдээ яг хуу гадаад харилцааны яамдууд дэлхийд даяараа их одоо сонгодог загвараа илүү баримталдаг, илүү одоо консерватив талдаа байдаг учраас ийм одоо ховжийн чанартай эсвэл одоо хувь хүн лөө хандсан асуудлуудыг ер нь аль нь ч нэг авч хилцээл
одоо судлаал тийм тэрийг үнэн бодтой гэж үнэшгүй. Яагаад тэгэхээр дипломатуудын ажил чинь өөрөө мэдээллийг маш сайн нягтлах, тал бүрээс нь мэдээллийг авч тэнцвэржүүлж явах. За их усүр эдрийнүүдийг яг албан байлгахыг нь шалгаж нягтлтай учраас энэ тал дээр бас асуудал гайгүй. Тэгэхээр соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам дээр хийгдсэн олон гэрээ хамтын ажиллагааны одоо материалууд ил болж штэ. Зарим нь засгийн газар нууцын түвшинд авсан байдаг. Энэ дотор болохоор Монгол улс гадаадуудаас зөвлөгөө, зөвлөмж авсан аятай ийм гэрээ контрактууд харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ гэрээний одоо үлдсэн үр төлбөр байна. Энэ үр төлбөрийн асуудлыг аль яам нь хаана хинэн төсөвлөө шингээж энийг зогсуулахар болж байгаа вэ? Алдарч авахлангийн одоо хэвлэлд өгж байгаа тайлбар мэдээллийг сонсохоор соёлын яам бол ийм төсөвгүй юм шиг. Уг нь бол соёлын яамны нэр дээр хийгдсэн гэрээнүүд байгаа даа шүү дээ. Ер нь Монгол улсын гадаад сурчлага, гадаад харилцааны яам хийдэг. За тодорхой юм төсөвгүй ч гэсэдэ гадаад харилцааны яам бол олон жилийн хугацаанд гадаад сурчлагыг хийсээр ирсэн. За энэ нь манай гадаадд одоо 50 улсад манай дипломат төлөөлөгчийн газар байна. За манай олон соёлын элчнэр байна гадаадд. 70 гаруй соёлын элч байна. За 80-аад өрөмжт консул байна. За энэ улсууд бол сайн дураараа Монгол улсын сурчлагыг хийсээр явсаар ирсэн. За яг хөө мөнгө зардгүй учраас тийм өргөн хэмжээний одоо юу гэдгийг компанид ажил явуулаад олон гадны хэвлэлтийг гэрээ байгуулад Монгол улсын одоо засгийн газрын мэдээллийг ч юм уу тараасан юм бол бага байдаг. Ихэвчлэн төрийн өндөр айлчлалын хүрээнд эсвэл албан ёсны айлчлал, ажлын хүрээнд тухайн орных нь хэвлэл мэдээлэлтэй бол бид нэр дипломатууд яриад ихэвчлэн үн төлбөргүй сурчлагынууд бол явагдсаар ирсэн байдаг. За сая ингээд гадаад сурчлага дээр бол мөнгө зарлаа шүү дээ тийм ээ. Мөнгө зарсан юм байна. Бид нэр оюутны сайдын засгийн газрын үед гэрээнүүд байгуулагдсан байна. За тэр гэрээнүүд нь төлбөр нь төлөгдөг байна гэдгийг би өөрөө засгийн газрын гишүүн өмнө нь бол яг гадаад сурчлагыг хариуцдаг байсан сайдын хувьд бол засан унсны дараа бол мэдсэн энэ үр төлбөрийн асуудлыг. За тэгээд 2 3 юм миний зарчмын байр суурь байдаг. Би тэрийг анханаас нь хэлж ийсэн. Тийм учраас намайг тэр гэрээний явцад гэрээ байгуулах болон одоо тохирох асуудалд оролцуулаагүй гэж би ойлгож байгаа. Нэгдүгürt манай засгийн газар бол Монгол улсаас одоо гадаад сурчлага хийхдээ юуг сурчлах уу? Сурчлах орчин нөхцөл нь бүрдсэн үү? Эргээд үр дүн өгөөж нь ямар байх юм бэ гэдгийг маш сайн тооцож ээж эренбэлж гаргах ёстой гэж би боддог. Хэрвээ ийм хэмжээний одоо нэг 70-80 тэрбум төгрөгийн гадаад сурчлагын зардал яригадаад байна шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээний мөнгө гарах байсан бол одоо маш ухаалаг зарах юм бол энэ үнэхээр том сурчлага болж чадна. За ийм боломж олцоо байгаа гэдгийг одоо засгийн газрын гишүүд ялангуяа тэр аялал жуулчлалыг дэмжих гадаад улсад Монгол улсаас сурчлах үндэсний хороонд орсон сайд нар бол яг үндэ мдээгүй. Энийг номын сайд л мэдчихсэн. За мэдээж оюутны сайд ерөнхий сайдын хувьд мэдээж зөвшөөрлийг өгсөн байх. Тэгэхээр энэ сурчлагын зарлуудыг бол зөвхөн гадны тэр дундаа Atticus Partners гээд 2 хүнтэй Английн компани тэгээд номын сайдын одоо над дээр дагуулж ирж танилцуулж байхдаа өөрийнх нь өмнө одоо эртнээс таньдаг байсан найз нь гэж хэлсэн. Leon Cook гэдэг англи залуу байсан. За ингээ энэ компаниар засгийн газар зөвлөгөө өгүүлээд дээрэс нь гадаад сурчлагын бүх гэрээнүүдээ энэ хүнээр зуучлуулад энэ одоо Atticus Partners гэдэг компаниар зуучлуулад гадны хэвлэлүүдтэй гэрээ хийсэн байдгийг. Тэгэхээр би бол нэгдүгürt манай Монгол улсын засгийн газар гадны улсуудаар зөвлөгөө аваад гадны улсуудаар удирдуулах одоо болоогүй биш одоо шаардлагагүй гэж үздэг. Яг тэгэхээр Монголын түүхээрээ ч дандаа бие даасан бодлого явуулаад өөрийнхөө бодлогыг маш сайн хэрэгжүүлээд за тэгээд бид нар 90-ад оноос хойш бол гадаад бодлого энэ гадаад харилцааг их ухаалаг хийсэн байдаг. Ер нь бид нэр энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гадаад бодлогын үзэл баримтлалаа маш сайн хэрэгжүүлсэн. Тэнцвэртэй бөгөөд их идэвхтэй, нээлттэй, олон талбартай гадаад бодлогын хүрээнд маш идэвхтэй харилцааг өрнүүлж ирсэн байдаг. Тэгэхээр бид нар бол гадны одоо 2 хүнээр засгийн газар зөвлөгөө аваад үйл ажиллагаа явуулаад ах шаардлагагүй гэж миний хувьд үзэж байсан. Бид нар өөрсдөө тэрийг хангалттай чадна. Хоёрдугаарт бид нар зөвлөгөө авах салбарууд байсан уу? Байсан. Одоо жишээл үйл ажиллагааныхаа шинжилэл, засгийн газар одоо эдийн засгийн агуулгаар нь харилцаагаа баяжуулах, гадны том төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах.
За тэгээ үндэсний хэмжээний томоохон төслүүдээ урагшлуулахын тулд зөвлөгөө бол хэрэгтэй, консалтингийн үйлчилгээ хэрэгтэй байсан. За энийг манай Монголын маш олон залуучууд хийж чадна гэж би боддог. Монгол залуучуудын чадвар, боловсрал, мэдлэг бол дэлхийн түвшинд хүрсэн. Гадны олон улсад ажиллаж байгаа зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг компаниуд байна. Гадны компаниудад гадны улс оронд сураад ирсэн Монголдо үйл ажиллагаа үзүүлж байгаа, Монголдо ажиллаж байгаа консалтингийн одоо зөвлөгөө өгдөг маш олон залуучууд байна. Энэ хүмүүстэй урам зориг өгөөд энэ хүмүүсийнхаа боломж чадлыг ашиглаад яагаад тэр хүмүүсээс зөвлөгөө авч болдгүй бэ гэж үздэг. Тэр хүмүүс бол маш өндөр түвшинд зөвлөгөө өгч чадамжтай залуучууд зөндөө байдгийг бид нэр засгийн газрын гишүүд бүгдөө л мэднэ. Тэгэхээр энэ хүмүүс чинь Монгол орноо сайн мэддэг. Монголынхаа онцлогийг мэддэг. Монгол хүний сэтгэлгээ хандлагыг мэддэг. Монголын хөгжлийн түүхээ мэддэг. Тэгээд гадны технологи, техникийн эзэмшчихсэн тэгээд дээрэс нь одоо гадны компаниудад ажилласан туршлагатай яг хийж бүтээ гэсэн юм одоо урам зоригоор дүүрэн залуучууд зөндөө ирж уулздаг байсан. Тэгэхээр энэ хүмүүсийг ашиглаасай гэж би бол саналаа хэлж байсан. Хоёрдугаарт нь энэ гадны хэвлэл одоо томоохон хэвлэлийн компаниудыг би бол огт буруутгаагүй. Энэ үнэхээр үндэстэн дамсан том хэвлэлийн компаниудтай тодорхой сэдвүүдээр бид нэр одоо гэрээ байгуулад сурчлагаа хийх боломжтой. Мэдээж одоо аялал жуулчлалаа татахын тулд гадны хэвлэлүүдэд одоо зар сурчлагаас ахуулаад Монголоо танилцуулах шаардлага байлгүй яах вэ тийм ээ. Тэр энийгээ яг үр дүн нь юу юм бэ гэхээр өнөөдрийн байдлаар үр дүн гарсан юм байхгүй. Тэгээ маш өндөр үнийн дүнтэй ийм гэрээнүүд тэгээ энийг одоо энэ ч одоо нээлттэй ард түмэн мэдээд засгийн газрын гишүүд бүгдөө мэдээд хамтраад оролцож явах хэрэгтэй байтал 2 жилийн дараагаар ингээд нууцаас гарч ирээд гинтхэн нийгэмд одоо сенсац тариад тэгээд үр төлбөрийн асуудалд ингээд орчоод байж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийг ингээд төлийгээд өнгөрсөн жил би эртээр бас нэг тайлбар хийсэн. Өнгөрсөн жил манай дээр гэрээнүүдийн шилжүүлгээ 4 гэрээний одоо хуулбар хувь ирсэн. Бид нар тэр улсуудтай холбогдоод тайлан авах гэсэн боловч тайлан байхгүй өгөөгүй. За тайл нь бол маш ерөнхий. Тэр үетэл манай гадаад харилцааны яамны ердийн хийдэг одоо гадаад айлчлалыг хүртэл одоо бид нэр хилцсэн гэд одоо тайлан тусгацсан байх. Би энэ тайланд бол яг үнийг хэлэхэд хүүхэд ч үйтэх хэрэггүй ийм тайлан байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ 9 тэрбум төгрөгийг соёлын яамнаас манайх руу шилжүүлээд за энэ төлбөрийн энэ жилийн ногдох өрийн төлөх ёстой гэдэг ийм мэдээ ирсэн. За тэгсэн мөртлөө одоо тэр гэрээнүүдийн хавсралт дээр ерөөсөө ирээгүй. Нэг гэрээний одоо нэг нүгүр гар үсэг зурсан төрийн нарийн бичгийн дарга нар нь зурсан байсан. Ийм 3 4 гэрээ ирсэн. Тэгээд хавсралт байхгүй. За тэр гэрээг судлаад үзэхээр манай яамны бүтцэд олон улсын гэрээ эрх зүйн газар гэж байдаг. Бид нар засгийн газар байгуулах гэж байгаа бүх гэрээнүүдийг хяндаг, үздэг, орчуулагыг хяндаг. Олон улсын эрх зүй болон Монголын хууль дүрм нийцж гин үгүй юу гэдгийг нь одоо үзэж шалгаж зөвшөөрөл өгдөг. За тэгтэл ерөөсөн манайхаар тэр гэрээнүүд огт хянагдаагүй. Тэгээд манай Монгол улсын эрх ашгийг хангах Монголын талын одоо Монгол талд хэрэгтэй зүйлүүд бараг байхгүй. Айлын эрх ашигт илүү нийцсэн. Өөрөөр хэлбэл айл болгон өөрийнхөө л гэрээг явуулдаг. Тэрэн дээр Монгол улс өөрийнхөө одоо нөхцлүүдийг тавиад ингээд тохиролцдог үстэй. Тэгээгүй одоо айлын талын гэрээн дээр зураа явуулж чил гэдэг дүгнэлт одоо манай хувьд хийсэн. За ингээ энэ 9 тэрбум төгрөгийг шилжүүлэх за яг одоо тэг гадаадд бас нэр хүндээ бодё нэгэн тэн гэрээ байгуулсан эрсдлийг нь улс хүлээх юм байна. Тэр гэрээнүүд нь бол маш хатуу заалттай. Ямар ч нөхцөлд Монгол улс төлнө. За тэгээ одоо маргалдах ямар ч тийм нөхцөл байхгүй. За тэгээд хатуу хугацаатай. За ингээд төлөхөөс өөр аргагүй юм байна. Төлөё гэд би 3 удаа засгийн газарт асуудлаа тавьсан. За энэ үед бол Зандарчтар ерөнхий сайд байсан. Энэ гэрээнүүд бол одоо маш их асуудалтай юм байна. Бүгдийг нийлүүлээ шалгаад хууль хяналтын байгууллага шилжүүлээд буруутай этгээд өөрөөр нь төлөвлөх ёстой юм байна. Ер нь бол энэ засгийн газар дээр энэ гэрээнүүд дээр дүгнэлт хийя гэд ингээд онд усцсан. Тэр онд усахаар яг нөгөө зарцуулаагүй 9 тэрбум төгрөг чи эргээд хураагдаад төрийн санд татагдцсан. Тэгэхээр тэрийг одоо намайг өөр юм зарцуулчлаа гэдэг ямар ч тийм ирэх байхгүй, тийм боломж байхгүй, мэдээлэл нь угаасаа тодорхой байж байгаа.
Ингээд энэ 9 тэрбум төгрөгч одоо ингээ хурагдчихж байгаа. Тэгэхээр жил дамжаад дахиад нөгөө гэрээнүүч улам одоо хугацааны хүү алдан нэг нь арбитр тандцсан. За тэр гадны компаниуд мэдээж хохирлгүй болохын тулд мөнгөө нэхэмжлэнэ. За хийсэн ажлуудаа бол тайлагнах тийм хатуу үүрэг бас байхгүй байгаа юм. Тэгэхээр одоо тайланг одоо хүртэл өнөөдрийн байдлаар аваагүй байна. Тэгээ энэ асуудлаар бид нэр соёлын яамны удирдлагуудтай соёл аял жуулчлал спорт залуучуудын яамны удирдлагуудыг бид нэр яам дээр урьж бид нар ярилцсан. За энэ гэрээнүүдийн талаар би байр сууриа илэрхийлсэн. Цагаа олоогүй сурчлагаа байсан. Хоёрдугаарт энэ аял жуулчлалыг дэмжиж сурчилж байгаа ийм их хэмжээний мөнгө зарцуулах зөвхөн энэ 4 гэрээний 18 тэрбум төгрөгийг зарцуулах төсвөөс өгөх боломжтой байсан бол аял жуулчлалынхаа дэд бүтцэд зарах нь яасан бэ? Аял жуулчлал чинь бид нар дотооддоо нөхцлөө бүрдүүлж ээж гадны зочид жуулчид ирэхэд аята тавта орчинтой байж ээж зам харгуутай байж ээж жуулчны баазууд нь бас одоо тэр стандарт чанар хангасан байж ээж үндэсний хоол брендтэй байж ээж тийм ээ одоо ядчил ариун цэврийн байгууламжийг улс даяар шийдсэн байж ээж аял жуулч нэмэгднүүхээс өнөөдрийн биднүүсийн нөхцөл байдал нь хэв хэвээрээ тэгсэн мөртлөө одоо цаасан дээр ингээд одоо айгүй том тоо тавьчаад ингээд сурчлангууд аял жуулчлал өгчнө гэдэг ийм хийсвэр юм ерөөсөө ярьж болохгүй гэдэг саналаа ол хэлсэн. За ингээ аял жуулчлалд өнгөрсөн жил ихэд 18 тэрбум төгрөг жишээлбэл зарлаа гэд бодоход хэдэн жуулч ирсэн бэ гэдэг дээр бас ингээ худлаа тоо яриад иддэг. Хэлээр орж ирсэн хүн болгон жуулчин биш. Аял жуулчлалын компаниуд одоо ингээд дунд зэргийн жижиг хэмжээний аял жуулчлалын олон жил үйл ажиллагаа явуулсан компаниудын наад захын захиралтай уулзахад ерөөсөө жуулчдын тоо нэмэгдээгүй. Бүтцийг аваад үзэхээр Орос Хятад 2 хөршийн жуулчдын тоо бол жоохон нэмэгдсэн. За мэдээж энэ бид нар хил бомбтууд хөгжиж байна. Иргэдийн нөгөө ковидын дараах буцаад зорчин хөдөлгөөн ихсэж байна. Оросын холбооны улс өөрөө одоо хоригт орсон. Жуулчны олон маршрутууд нь хаагдсан. Тэгээ манайтай хил залгаж байгаа ойрхон хотуудын улсууд бол манай зорчин хөдөлгөөн нэмэгдсэн. Тэр солонгосын жуулч жоохон нэмэгдсэн. Бусдаар бол одоо тэр нөгөө зорилтод бүлэг буюу Европын орнууд руу зориод байгаа гэрээ хийгээд байгаа байгууллагуудаас жуулчд ерөөсөө нэмэгдээгүй бараг хасагдсан байгаа. Тэгэхээр хэлээр орж ирсэн хүн болгоны жуулчин гэж бүртгээд ард иргэдийнхаа толгойг эрүүлээд хутлаа мэдээлэл өгөөд иж ерөөсөө болохгүй. Тэр чинь одоо төрийн энэ хариуцлагатай албарч байгаа хүмүүс үнэн бодит мэдээллийг л өгчих хэвээр. Тэгэхээр ямар нэгэн сайд ингээд очиод ерөнхий сайд тийм үү ард түмэнд гараад мэдээлэл хийхдээ тэрүүнд хүн болго итгэх штэ. Тэгэхээр энэ мэдээллийг одоо ингэж хамаа замбраагүй ярьж болохгүй. Өнгөрсөн жил жуулчдын тоо гадаадд байгаа иргэд гадаадтай холбоотой бүхэл асуудал манай яам дээр ингээ яригчээд учраас бид нар сонирхоод жуулчдын тоог бол жил болгон авдаг. Үндэсний статистикийн газраас ч авдаг, бид нар өөрсдөө хил хамгаалах ерөнхий газраас ч авдаг. Өөрсдөө бид нар энэ иргэдэд цахим виз олголтыг хянаж байгаа учраас мэдээллүүдийг авч идэг. Тэгэхээр одоо аль дэлгэм сүрдгөө гэсэн үг. Тэгэхээр энэ дээр яг хөө мэдээж харьяа яам нь одоо өнөөдрийн бодит байдлыг бас тайлбарлах нь зөв баха, эргэлзээг нь арилгах нь зөв баха гэж бодож байгаа. Тэгэхээр би одоо ингээ юу гэдгийг өмнөх соёлын спорт аял жуулчлалын сайттай нэг тэрсэлтэй тэрүүнтэй нэг юм булаацалтаад байгаа юм шиг болчиход байна шүү дээ. Та соёлын сайд болох гэж зүтгээгүй үзсэн. Би ерөөсөө огт зүтгээгүй. Зүгээр л энэ үнэн бодит мэдээлэл дээрэс нь одоо намайг тэр гэрээнүүдтэй ороогүй төлөө, оруулаагүйхаа төлөө одоо над руу ингэж одоо буруугаа хамаатуулах ч байд юм уу. Мэдээллийг мушгин гуйлах нь өөрөө энэ нэгдүгürt энэ ингээд нөгөө тав алхахгүй байрагдана. Хоёрдугаарт энэ угс ямар ч утгагүй асуудал байхгүй юу. Би энэ дээр анханасаа тэр Леон Кук гэдэг нөхрийг засгийн газар зөвлөгөө өгж байгаа, сайд нарт зөвлөгөө өгөө одоо та ярьцлага өгтөө ингэ PR-дан анхаар гэд уулзж яхад нь би үнэхээр голсон. Тэгээ би дахиж харьцахгүй гэдгийг хэлсэн. За тэгэхэд тэр хүн гараад за ерөнхий сайд чи хэлчихээ тань руу одоо ярих бах гэж гараа явж байгаа жишээ нь. Тэр ийм ёс суртахуунтай хүн гадны улс оронд ирж гадны одоо төрийн байгууллагуудыг доромжилдог юм а гэхэд тийм ээ. Төрийн алба хашиж байгаа хүмүүстэй ч гэсэн хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг утгаар нь би тэр үнтэй дахиж харьцаагүй. За тэр гэрээнүүдийг байгуулахад манай яамд $500,000 CNN компанитай гэрээ байгуулахад манай тийм төсөв байхгүй учраас бид нар байгуулахгүй. За тэр үетэл би болвол
хэрвээ юм мөнгө зарах гэж байгаа бол манай яам дэлхийн бүх хэвлэлтэй гадаад харилцааны яам манай дипломатуудын ур чадвар их мундаг шүү. Тэгэхээр дэлхийн бүх улстай ингэж мөнгө зараад гэрээ байгуулна гэвэл өөрсдөө хийчнэ. Дундын зуучил хэрэггүй. Дундын зуучил гэдэг бол дунд нь зуучлж байгаа хүнд тодорхой хэмжээний хүс мөнгө өгчээж ажилуулна үстэй. Тэгэхээр ийм шаардлага одоохондоо алга. Дээрс нь энэ хүмүүс чинь шаардлага хангахгүй байна. Бид нар өөрсдөө энэ гэрээнүүдийг хийчихье. За айлчлалуудаар бол бид нар энэ гадны хэвлэлүүдэд тохироод үн төлбөргүй маш их мэдээлэл явуулдаг. Монголын талаар өнөөдөр мэдгүй орн ерөөсөө дэлхий дээр байхгүй. Өөрөө одоо Монгол улсын гадаад бодлого, гадаад сурчлагаа, гадаад үйл ажиллагаа болохоор өөрөө ингээ Монгол улсыг маш сайн сурчлаа явж байгаа. А бид нар харин гадаад оронд юу сурчлаа, аялал жуулчлалд татахын тулд эхлээд юу хийх үү? Сурчлагаагаа ямар хэлбэрээр, ямар хугацаанд, ямар шатлал, эренб дараатай хийх үү гэдгээ харин одоо тус яамд нарийн урт хугацааны төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэж боддог. Бид нэр гадаад бодлогодоо бас тийм бодлого барьдагтай л адилхан. Мөнхийн үсэг компани данс санхүү руу та ойрд өнгөж харав уу? Яагаад ингэж асууж байна гэхээр хэвлэлийн тендерүүдэд би өмнө бас асууж байсан та тендер чинь сайдуу те. Хэвлэлийн тендерүүдэд мөнхийн үсэг дандаа шалгарч хийдэгч гэдэг юм уу? Би саяхан бас яг тантай холбоотой мэдээлэл өрнөд ирэхээр баримтууд сөхөж харсан л та. За хэвлэлийн тендерүүдэд бол Соёмб, Эдмон гэсэн компаниуд дээгүүр явж ин лээ. Мөнхийн үсэг тэр доор игнэнд явж илээ. Тэгэхээр танай компани санхүүгийн нөхцөл байдал юу ямар байгаа вэ? Би өмнө нь бас 2-3 ярьсан. Энэ хэвлэлийн компани бол өөр бизнес манай гэр бүл ерөөсөө хийж үзээгүй. Би хамааралтай. Миний хань хүүхэд тэгээд манай дүүнэр эдэр ажилладаг л да. Тэд нар бол одоо энэ компани намайг улс төрд орхоос өмнө хөл дээрээ босоод өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө тодорхой ажлыг хийгээд энэ хэвлэлийн салбарыг хөгжүүлээд л явж байгаа. Тэр чаддаг юм л хийн штэ. Нөө талах үйлдвэрлэдэг бол талхан, зүгийн бол зүгийн болоо тий. Одоо юу гэдгийг архитарс бол архитарсаа, уул урхаа бол уул урхаа гэдэг өөр өөрийнхөө чиглэлээр манайх бол хэвлээс өөр юм хийдэггүй. Тендер чи өөрөө хамгийн бага үнийг л шалгаруулж байгаа. Тийм. За тэгээд угаасаа одоо технологийн чадвах олон жил одоо 30 гаруй жилийн зах зээл дээр ажилласан компанийн хувьд өөрийнхөө хэмжээнд ажиллаа аваад хийж байгаа. За тэгээ яг юу хийж байгаа би өдөр тутмын үйл ажиллагаанд үнэхээр оролцоогүй бараг 10 жил болж байна. Тийм зав чөлөөч байхгүй, тийм шаардлагач байхгүй. Өөр одоо бизнесээ өргөтгөх санаач байдгүй. За тэгээ хэвлэлийн зах зээл бол мэдээж хумигдж байгаа. Цахимжаад ном хүртэл одоо дандаа цахим ном болчлоо шүү дээ. Тэгэхээр бол яг хуу тийм одоо өндөр орлоготой биш ч гэсэн тогтмол тэгээд өөрийнхөө хийдэг чаддаг ажлыг хийгээл явж байгаа. Би тэрийг нь одоо хэнээс ч нуухгүй, хаач хэлнэ. Тэгээ хийж чаддаг. Тэгээ салбартаа бас одоо олон жил манлайлаад ингэ явсан компанийн хувьд бол асуудал байхгүй ажлын хариуцлагатай хийж байгаа гэж бодож байгаа. Ямар нэгэн байдлаар би одоо нөлөөлж тендер авч өгч юм уу? Одоо тэр чинь айгу ичмээр явдал штэ. Би одоо төрийн албанд ажиллаж ээж адилхан хүнд нөлөөлөл манай компани руу тендер өгчөөж манай одоо тийм юм байх одоо нөхцөлж байхгүй. Би тэрийг одоо үзээ яддаг. Өөрөө маш их тэр хүндээ идүүцдэг. Ямар нэгэн хүнд надад одоо юу гэдгийг танилтал албаныхаа шугамар нөлөөлөөд намайг одоо албан ажлынхаа шугамар шийдвэр гаргахад би их дургу. Тийм учраас өөрөө ч гэсэн бусдад ингэж тийм одоо тэг үнэхээр ичгэвтер явдал одоо хин нэг нь нөлөөлөд өөрийнхөө одоо албан тушаалаараа далаалгаж хагаад очиж одоо хэвлийнхаа хувийн компанид ажил олж өгөө явж гин гэдэг бол энэ албыг хашиж байгаа хүний хувьд бол дэндүү доошоо орсон явдал болно. Тех шаардлагач ерөөсөө тэр компанийн хувьд бол байхгүй. Харин зүгээр надаас болж хохирж байгааг нь би бол мэдсэн. Тийм. Тэгээ одоо сая бүд аригчаа Батбэлэг гээд нөхдүүд нэвтрүүлэг хийгээд байсан. Тэнд тэгээд тэр нэвтрүүлэгт одоо голлох үүргээ гүйцэтгэлээд хэвлэлийн компаниудыг одоо хооронд нь бас нэлээ өрсөлдүүлж байгаа маягтай хийсэн байгаад нь бол харамссан. Тэгтээ бол яг одоо улс төрчний хувьд тэр болгоны араас хөөцөлтөл юм болгоны ард тайлбар хийгээл энэ тэргээд яваад хахад ямар ч боломжч байхгүй, сонирхолж байхгүй. Тэгээд орхисон байгаа. За сая Монгол улсын төрийг үндсэн хуулийн бус аргаар авах сценаар чуулган дээр маш аимшигтай ичхүүргүүгээр орж ирсэн. Тэгээ энэ дээр эцсийн нөхцөлд хэн тоормсыг татуулсан бэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгч байна. Парламентд ёсыг одоо үндэсний аюулгүй байдлыг сахиа хамгаалах гэдэг үүргээ тэр үед бол их онцтой
гүйцэтгэлээ гэж би хувьдаа одоо хувь хүнийхээ үднээс тэр сэтгүүлчийнхээ үднээс ч гэсэн дүгнсэн. Тэгэхээр яг энэ төрийг хууль бус үндсэн хуулийн бус аргаар авах санаархал бүхий нөхөд нохтын одоо тактик технологи бол үргэлжилсэн хിവэр байна. За тэрний зарим нэг золиос нь бол зарим нэг өвөөш нь бол та болж ах шиг байна. Тэгэхээр одоо бид сөрөг хүчингү болцсон учраас Монгол ардын намын зодоон бол одоо ингээ олонний нүдэн дээр маш ил тод боллоо шүү дээ. Ерөөсөл дотроо л толхилцоол нэгээ л намнаж унгаадаг ийм л ажилтай боллоо. Тэгэхээр энэ дээр Монгол ардын намын дарга гэж нэг хүн бий. Энэ дээр ямар нэгэн байдлаар эцсийн цэг хатгах ийм байр суурь ер нь намын дарагт байгаа юу? Нам дотроо ер нь энэ зодооноо гадаадад өрнөж байгаа, дотоодод өрнөж байгаа зодооноо хэрхэн харж дүгнэж байгаа юм? Одоо намын удирдлагуудын өмнөөс ярих их бүхий хүн биш. Нэг хоёр гадаад харилцааны сайдын хувьд би ер нь их улс төрчлөлтөнд дурггүй. Тэгээд өөрөө бид нар чинь бас юмны тэнцвэрийг хангаж авах, төвийг сахиж авах юм байр суурьтай ажил хийдэг учраас намын үйл ажиллагаанд ч гэсэн хэдийгээр шүүмжлэлтэй хандсан ч гэсэн бас одоо намын олон жилийн түүх, соёл нь бол илтгэдэг. Тэгээд ямар ч улс төрийн намын хөгжлийн явцад уналт, босолт, сэргэлт байдаг. Тэгэхээр бас л нэг тийм эгзэгтэй үеийн өөрөлдвөл илүү дэвшилттэй шинжилэл шаардж байгаа намын хөгжлийн үе л гэж бодож байгаа. Тэм учраас тийм ч одоо муу зүйл гэж бас бодохгүй байгаа. Харин бид нэр энэ дутагдлуудаа ойлгох, мэдрэх энэ боломжийг сая олгосон. Энэ улс төрийн донслогоо нам доторх зөрчил болвол хэрвээ ил гараагүй байсан бол улс орон уламд ороодох байсан баг. Ил гараад бид нар энэ эдээ бэрээ шахах юм боломж олдсон. Өөрөө энэ намын хөгжилд, төлөвшөлт маш чухал гэж бодож байгаа. Энүүгээр бид нар юу нийтлэг харсан бэ гэхээр намын Монгол ардын намын хүний нөөцийн бодлого бол их алдагдсан байна. Дээр үеийн ч 100 гаруй жилийн түүхтэй нам болвол маш юм хүчтэй хүний нөөцийн бодлоготой байсан. Өндөр албан тушаалд хүмүүсээ бэлддэг байсан, удам судрыг судалдаг байсан, сургадаг байсан. За тэгээд маш олон боловсон хүчин дотроос өрсөлдүүлж гаргаж ирдэг байсан. Энэ соёл нь алдагджээ. Хоёрдугаарт бас хит одоо ялалтандаа бялуурсан гэх юм уу тийм ээ. Нэг өөрөж хэлснээр баг өрсөлдөөнч байхгүй, сурах хүчинч байхгүй юм шиг бусад намын хүмүүстэй нийлээд өөрийнхөө намын эсрэг ажилласан ажиллагаа явууллаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө одоо нөгөө хүнээр бол хүний мэс чанар. Хоёрдугаарт энэ намын гишүүний хувьд байж болохгүй ёс суртахууны юм дороотолд орцсон л үе болж таарж байгаа. Тэр энийг бид нар мэдсэн хамгийн том зүйл нөгөө талдаа нам дотроо ингэж хоорондоо тэмцэлдэх аюултай байгаа нь энэ намын гишүүч одоо бүгд бие бинийгээ таньдаг, хүндэлдэг, нэг үзэл одоо санаатай тийм ээ, нэг үзэл баримтлалтай, нэг үнд зүйлтэй хүмүүс шүү дээ. Тэр энэ хүмүүс хоорондоо хэдий дотн байна, төдий чинээ илүү ус сонсон санд юм шиг санагдаж байгаа. Бие бинийгээ уучлж чадахгүй, өнгөрөөж чадахгүй, хийлж яриад засаж залруулж чадахгүй ийм дутагдлууд бас нэг талаас байгаа бах. Нөгөө талдаа яг бид нар нэгэнт энэ улс орны хөгжлийн төлөө Монгол ардын нам хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг, хамгийн жинтэй байр суурийг эзэлдэг, хамгийн туршлагатай намын хувьд маш чанга хатуу зарчимтай байх ёстой. Эргээд бидний одоо өвд ээдсийн ахмадуудын биднэрт авчирч гисэн өнөөдрийн намыг тэр хэмжээнд нь авчирдгүй мэхэд энийг суртахууны хувьд одоо эрс шинжлэх ёстой, сайжруулах ёстой, зарчим журамтай байх ёстой. Энийг одоо намын даргын хувьд хатуу баримтлах баха гэж би найдаж байгаа. Яа тэр энэ маш амархан биднэрт намын дүрэн байгаа. Биднэрт одоо хууль дүрм журам бол хангалттай байгаа. Хэрэгжүүлэхгүй л байгаа болохоос биш. Дээрэс нь яг монголчуудын бас нийтлэг юм хүн ам цөөтэй учраас бие бинийгээ ихэн таньдаг, мэддэг, их хувийн шугамар юмд ханддаг тийм ээ. Хувийн харилцаа хандлага, өөрт нь ойр дотн байгаа хүмүүсээ их өдөн татдаг, ажил төрөлд өгдөг, хуваарлдаг. Энэ явдлаа бид нар бас болмоор байгаа хгүй. Цөөхөн хүн амтай орон одоо их л шудраг авилгагүй байж хурцнөхөөс ингээл одоо өнөөдөр их шиг байх юм бол бид нэр одоо мөхөл рүү бол явна штэ. Тэгэхээр намын шинжилгээг бол ийм байдлаар хийх баха. Учир нь намын даргын хувьд бол хэдийгээр их залуу хүн ч гэсэн маш ухаалаг ерөнхийдөө энэ асуудлуудаа томоор нь маш сайн харсан.
Тэгээ өнөөдөр бас нэлээ эрт зориг гаргаж энэ ерөнхий сайд намын даргын ажлыг хийж байгаа. Тийм амар тайван бол байгаа гэж би бодохгүй. Маш их сорилтын дунд, олон өнцөг дунд, олон одоо халуун хөвтөн хүмүүсийн дунд нэлээл зовлонтой энэ ажлыг үрж явж байгаа. Тэгэхээр одоо мэрэгэн шийдвэр гаргаж намынхаа бас зарчим журмыг дагаад ингэх юм бол намын бүх гишүүд их баярлна. Даагна өөрийг нь бас дэмжинэ. За ингээд та хоёрын ярих цаг энд хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. Тэгээ таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Стратеги ярилцлагын ээлжид дугаарт анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн зочноор гадаад харилцааны сайд Баццэг ажиллалаа.